Эрхэм сонсогч таны өдрийн амар амгалан дахин айлтгая. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3 7 нөгөөлгөний даваа лав гараг болгонд эрхэм сонсогч танд хүргэдэг Яна хүүхнүүдийн нэвтрүүлгийн маань 2021 оны 11 сарын 8-ны даваа гарагийн дугаар инхүү эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар 12 төрлийн витаминтай V25 жуус болон үсээ хайрал халгаа брэнд хамтран аялаж байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань сэдв эмэгтэйчүүдийн топ сэдв хайр дурлал. За эмэгтэйчүүд ер нь гэрэлсэн ч гэсэн хайр дурлалтай дуу сонсож, кино үзэж, ном зохиол уншдаг. Яагаад гинэ? За тэгээд хизээ эмэгтэйчүүд ер нь хайр дурлалын сэдвээс холддсон болоо. Яагаад эмэгтэйчүүд өргөлж хайр дурлалын сэдвийг сонирхдаг талаар ирчүүд та нар минь юу гэж боддгийг тийм ээ? За эмэгтэйчүүдийн топ сэдвүүдийг бас ирчүүд ер нь мэдхүү одоо хайр дурлалаас өөр те. Хайр дурлалтай сериал. Юу хайр дурлалаас өөр сэдв гинэ? Сонирхтой сэдв үү? Тэгээ ер нь бол эмэгтэйчүүдийн топ сэдв нь бол хайр дурлал байхгүй юу? Тийм бас мөнгө штэ. За бас гаргалгаа. Нэрээ тийм те. Тийм штэ. Тийм. Та нар ч гэсэн мөнгө боддог л эцтэй. Штэ удаа штэ. Гэхдээ нэр яагаад тэр хайр дурлалын сэдв ингээ модноос гардаг юм бол? Хүчтэй аль хэдийн хүнтэй суугаа хүүхд гаргачаал тэгэл тэрний гой жижигцэн залуу яа одоо ч гой яраа гэсэхгүй оромо гэсэн гарна гэл. Үгүй бүр яраач гişтэй. Арай ч яраагийн сонирхтгаа бид нар. Үгүй мэдгүй хайр дурлалтай кино мэнэ үзэхээр гой санагдаад байдаг шүү дээ. Би угаасаа тийм төрлийн романтик тэгээд ийм драма кинонууд үзэх дуртай гоё шүү дээ. Яа тий ер нь яг таадад байж таа. Мэдгүй би яагаад гэдгийг би хэлж мэдгүй цаанаасаа л гоё яадаг. Үзэхээр бүр яагаад ч юм ингэ сэтгэл хөдлөөд л яадаг. Хэд өргөө тавьдаг. Өргөө оронд нь тавьдаг. Тэгээ одоо хит хүртлээ тэгж хайр дурлал сонирхох юм бол тийм мэдгүй. Одоо болтод би л авдаг сонирхсоор л байна. Нэг амар үүлтэй хүмүүс нэгдэж шүү дээ. Үүлтэй. Яагаад Гүчтэй нэгэд одоо хайр дурлалаар яг яадаг вэ? Одоо миний хамгийн сонирхдаг сэдв хайр дурлал шүү дээ. Танаас энэ тэр шинжлэх ухааны тэр нөгөө нэг оддын дайманаас чинь шаал ондоо гоё шүү дээ. Тийм кино үзснээс хайр дурлалтай кино үзсэн хамаагүй дээ. Балдаа кино үзсэн гоё шүү дээ. Яа. Балдаа кино дээр ч гэсэн хайр дурлал гардаг аха. Хайр дурлалгүй кино гэж юу н баг байхгүй. Тэр чинь нөгөө хүндрэлтний тал хувь нэмэгтэйчүүд болохоор тэгж хийж байгаа. Тэрээс яг дан ирчүүд зориулсан бол тэгэл. Надад бүр заримдаа штэ тий эмэгтэй дүр ховорхонтой кино үзэхээр бас амар гонигтай санагддаг штэ. Надад гоё. Эмэгтэй дүр гарахгүй болохоор л тэн дээр хайр дурлал гарахгүй болчиход байгаа байхгүй юу? Гол дүрийн баатар эрэхтэй заавал нэг хүүхэнд дурлах ёстой. За. Одоо ингээд миний сонсдог дууны лист дотор яг хайр дурлалтай нэг ч дуу байхгүй л бүр сүүлийн 10 жил дотор. Тийм үү. Надаа бүр лоо. Гэрлэхээс өмнө маяглал хайр дурлалын дуу сонсдог л байлаа. Тэг гэрлээл тэгэл алга болчихсон. Ер нь гэрлэл алга болчихдаг юм шүү. Би яг дэж боддгоо. Мэдхгүй эрэгтэйчүүдийн хувьд өөртөө хувьд яриад байгаа. Тэнгууд гайхаад байгаа хөө бодоод гоо гэрлэл одоо нэг тэгэл одоо гэрэлснийхээ дараа одоо дахиад хайр дурлал мурлал гэдээ яваад хаан чааж тэр. Та нар хаашаа ээжтэй баян гэрэлж явах хэрэгтэй юм. Эсвэл дурлж явах уу? Тий баян. Тэг ингээ бодохоор хамгийн их одоо ирчүүдийг л хүүхэмсгэл гэдэг. Эмэгтэйчүүд ингээд бүр байнгын дурлж идэг нас. Кино зайл дурлна. Дуу сонсоо аал дурлна. Нөхөртэй гэсэн мөртлөө дурлна. Хайшаа чанзаа юм тийм. Гоё штэ. Нэг юм тим кино мань үзэхээр мэдгүй нэг сэтгэл санаа нэх гоё болоо явчихдээ юм аа. Тэгээ хамт дагаж уйлаад, хамт шаналал тий. Гүдэг нөхөртэй юу ч юм. Ямар араар нь тавиад байгаа ш кинод үзэж штэ. Сэтгэл санаагаараа тий гүдэрчид. Энэ оюун санааны араар тавиад байгаа. Үгүй штэ. Гэхдээ бодлоо. Тий. Шамаг хайртай гэсэн ч өөр тий киноны дүр хайрлаад байвал ямар ойлголттой байдаг юм. Одоо киноны дүртэй хэрэг хардж байд өстой хогчин заяач энэ төргээ сууж байна. Гэхдээ одоо гэрлээ тэгээд нэг хайр дурлалтай дуу муу кино энэ төр үзэхгүй ч болдгоо юм. Үгүй яагаад болдгоо бэ мөөгийн гоё гэдэг очив. Үгүй яагаад болоод байгаа юм бэ гэж байна. За тэр харж ийн энд ингэж ийн хайр уу хайрлаад харамлаад л явж байна да гэж нэмэгтэй хүн. Юугаар харамлаад? Мэдгүй ямар ч гэсэн тэгж л ицсэн байна. Киноны дүрийг харамлаад нөхрөө юм уу мэдгүй. Магадгүй нөхрөө харамлчаад тэгээ дээрэс нь дахиж давхар хүн тайртай болоод мэдгүй. За эмэгтэйчүүдийн топ сэдв бас гоо сайхан гинэ.
Госоо. Аргагүй. Юугаас энэ бол топ сэд үү? Яалт ч юм уу? За. Энэ дугаанаас өрөө яад юм гинэ. За эрэгтэй хүн битсэн байна. Хайр дурлал хуучрахгүй гэсэн бэ. За. Хуучрахгүй. Энэ гармоны үйлчлэл шүү дээ мөөгийн гэж юм. Би зүгээр Имч хүн тэгж битсэн байна. гармоны үйлчлэлээ. Ааха. Зайл үр. Хэцүү юм байна. Би бол ингээд тэр нэг зоригтой хүрээл тэгэл хайр дурлал хормоо хийгээл маргааш нь хайр дурлал баяртай. За чиний улаан фанат чинь эмэгтэй хөнгүүд нэг хааны гинэ. Тэгэхээр энэ чамд л зориулсан мэнчлэгээ. Би үлжихтэй хүнэж штэ. Би ингээл одоо хайр дурлалтай кино үзэхгүй, хайр дурлалтай дуу сонсохгүй. Ихнэрээ л хайрлаад байна штэ. Ихнэрээ дардаг Тийм гэдэг эмэгтэйчүүд ч одоо юу вэ? Тийчээ солонгос жүжигч ийшээж ой дуу чи яа гэдэг. Тийм тэгээд энэ чи аль хэдийн хүнтэй суучаал тэгэл чим нь хааваа ингээл дуулаад байгаа. Яг яах гээд байгаа юм. Чим нь хааваа би чамайг санаад байна. Тэгэл дуулаад. Тэгээд их манай хүмүүс тэгэл дуулаад гэж. Би хажууд нь кофе уугаас очоо. Би чамайг хайрламаар байл гэдэг гэж. Яа тэрсэн музикэр тийм. Гэтэ хайр дурлалтын тухай дуунууд нэг цаанаасаа л ая маяг хүртэл нэх гоё романтик гоё уянгалах гоё гэдэг те сонсоход хүртэл нэг тааламжтай. Тэмээ мөгийн? Мэдхгүй. Ашхоо яг таны сонсдог дуун дотор яг хайр дурлалтай дуу байна уу? Бага. За дурлахгүй болохоор хөвшрөн штэ гинэ. Нэр юу миний дуун дотор хайр дурлалтай дуу байдаг л багт. Хэлийг мэдэхгүй болох. Яг ингээд Монгол дуунд бол би бүр ингээд сая шүүгээд харсан. Ямар хайр дурлалтай дуу алах. Миний бүр дуртай дуунуудын хамгийн номер 1-т нь болдын яа чи намайг өөрчлөө яваад шүү дээ. Стогой би чамд хайртай хоёрын дуу тасархаа штэ. Тэрийгээ сонсоод эморол цонх мохоор хар цуваад таална штэ чи. Гоё штэ ахаа. Хэцүү энэ ингээд ихнэр хажууд ингээд сухаар хараад чи дэ би яа чамд орлоо гэх. Тэгээд хэцүү. Нэр хэцүү юм тий. Яа чи намайг өөрчлөө юу штэ мөгийн. Тийм үү. Тэгэл хайр хайгаалах, хайрын тухай дуулаалах гэсэн. За өөрийгөө оронд нь тавиад л мөрөөдөөд л үзэн штэ. Мөнхийн гойс өдөө яад ин заа гэж байна. За. Мэдгүй. Гэхдээ би яагаад гэдгийг мэдгүй. Гэтэл за хараа хит хүртэл үргэлжилт юм бол энийг юм хайр дурлалын сэдвүүтэй дуу. За нүдэрч үзэж гин үү? Хайр дурлалтай кино. Ястаа мэдгүй. Зүгээр хит хүртэл юм бол мэдгүй. Заах ингэж нас масны юм байж болно тий. Би бол одоо үзээр л байгаа мөгийн. Би надад цаашаа би яагаад мэдгүй штэ. Гэтэ энэ ядаж 50 хүртэл үргэлжлэх байхаа. Чад үзэх байлаа ч. Үгүй. Мөгийн гэртээ очиод алуулсан дуус гинэ. Гүү яалчгүй л харин тэгээд байгаа байхгүй. Тэгэл хайрын тухай дуу сонсоолох, хайрын тухай кино үзээлэх. Мөгийн про эсэргүүний үлдэгдэл гинэж байгаа. За хайраас уйдахгүй юм аа. Тулаантай нь гоёо. Би кинонд хайр гарахаар нь галт тууруугаа алхдаг гинэ. Энэ иргэдэн юм байна яг. Айгу уйдахтай шүү дээ хайр дурлалтай. Хараа харин тийм зүгээр үзье гэхнээч нэг тийм хайр дурлалтад би үзэх гэж үзсэлтэй. Тэр эхнэр энэ Me Before You гэдэг кино үзээд байгаа байхгүй юу? Чамаас өмнө би нэг юм юугүй залуу нэг юм комд орсон залуу. Тий тэгээ нэг юм эмхтэй асрагчтай болж байгаа байхгүй. Тэгээ нөгөөт нь үххийг хүсдэг юм байл л нөгөө нэг баян комд орсон залуу. Тий ингээл намайг алаад өгөөч би үхмээрэл гээд. Тэгэл тэр нэг хүүхөө ирээл тэгэл ингээл гой болгож байгаа юм байл л да. Чихтэйхэн л нэг юм юуны зүгэн шиг тэркомерка өмсөөл байгаа байхгүй. Тий тэгэл тэр киног л дахиад үзмээрэл гээд. Йоо. Тэгээ яах гэж тэр залууг тэр нэг гоё ингээл дурал тэр залуудаа эхлээл үйлчилж байгаа л тэгэл дараа нь дурлаа тэгэл хайр дурлал үүсэж байгаа. Үгүй наадхсаа чи аягүй төстөө Монгол кино гэдэг чинь намайг эр хүн болгож өгөөч гээд. Бас нөгөө нэг бас яг тийм нөгөө тэрэгцэртэй сааж одоо аваарт ороод хүүхдэн тийм болцоо. Тэгээ ээж нь ингээд нууцаар явж байгаад нөгөө бие үнэлэгч авчираад тэгээ тэр хоёр хайр дурлалтай болоод бүр хүүхдтэй болж байгаа тийм кино байдаг шүү дээ. Тэнгуүцтэй барахгүй юм байл. Үнэхээр үзэх гээд барахгүй юм байл. Яа зүгээр харин илүү өөрчлөе гэвэл тэр залуу нэрээ өөх гээд байгаа яагаад өөхүүлж болохгүй байгаа маа гэж үзүүл гоё юм бэл. За Лоудротод 17 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгашаар өнөөдрөөс эхлээд 12 төрлийн витаминтэй V25 жуус хамтран айлгаж байгаа. За ойрд 50 ойрд идэж явах юм орж ирээгүй. Кома айта би бүр баярлаад байгаа шүү. Маргааш ундаа нэрнэ гэсэн. Тэгээ гоё гүд хийсэн.
Өнөөдөр чи бид нар уужсэн шүү дээ. Уужсэн. Дахиад ууя л таа. Тий. Энэ 4 төрөлтэй юм биш үү? Тийм ээ. Надад чавхтай аягүй гоё юмсан. Надаа жүрчтэй нь гоё. Би угаасаа оранж дуртай. Би бол V25-аас уйдахгүй. Би хизээч уйдахгүй. Тэгээ одоо ч гэсэн V25 угаалах. Тэгээ хамгийн гоё юм нөгөө нэг амар нялуун байдаг шүү дундаа. Тийм биш. Тэгээ нэг яг гоё юм жимсэр амтагддаг. Сахарын агуулмж нь бага гэдэг. Тийм, харин витаминийх нь орсон нэг. Воо яг тийм. Угаасаа тийм. За тэгээд V25 жүүсний түүхийн эдийг холбооны бүгд найрамд Герман улсын томоохон компаниас татдаг. Тэгээд Герман техник, технологи, Герман чанарыг эрхэмлэн одоо урагшилж байгаа. Тэгээд Герман чанар гэдэг чинь Герман чанар шүү дээ манайхаа. Бүр анх юу нэг Вицамо байсан юм л шүү дээ. Тэгж Вицамог үйлдвэрлэдэг үйлдвэр юм биш үү? Вицамо гэснээс Вицамо ч Герман. Тий, технологи гэж байсан. Бидний үед таны үед ахаа улаан ус байсан. Тэгээд дараа нь нэг 50 ундаа 100-ийн ундаа олсон шүү дээ. Тэр ундаагийн чинь хаг татаал 350 төгрөгөөр одоо олон жимс гээл Вицамо гараад ирсэн шүү дээ. Тийм үстэй. Санджаагаас тэг сан таглаатай. Тэгээд Вицамо ч бүр үнэхээр гоё ундаа байсан шүү дээ. Тэр үед Вицамо олддгүйсэн шүү дээ. Би шинэ жилийн нэг удаа цайлганд ахыгаа хүргэж өгчөөд тэгээд гарахтаа манайх ингээ нэг ширээнээс нэг Вицамо авч өгч. Яасан ч тансаг юм. 500-аар зардаг ч байлөө те. Тансаг унданд ордог шүү. Тий. Тэгээд айгуу тансаг унданд ордог. Тэгээд одоо бүр сайжраад одоо энэ V25 жүүс болчиход байгаа байхгүй юу? Бүр сайжраад. Тэгээд угаасаа тэр Вицамог чинь тэр үед л анх энэ Герман технологиор хийсэн юм байна л та. Тэгээ одоо бол бүр ингээд 12 төрлийн витаминаар баяжуулаад те. Тэгээ ундаага ууж амныхаа цангаа гарангаа бас өдрийнхөө витамины хэрэглээг хангачиж байгаа байхгүй айгуу гоё. Хамгийн гоё. Ер нь V25 жүүсийг ингээ харахад бол танихад айгуу амархан дөрвөлж юутай. Савлгаан дөрвөлж. За тийм тийм байсан. Тэгээ V25 гэж бичсэн байна. Ууж ийсэн одоо ч амт матагдсан. За маргааш юм. За 3 дахь өдрийн нэвтрүүлэг дээрээс нэг гуруулаа гүд хийлцээлэг даа сууж. Тэгэхээр угаасаа сонсогчдаас ингээд бидний ингээ ууж байгааг ингээд сонсоод үзээд тэгээ бүр ингээ уумаар санагддаг гэж хэлсэн шүү дээ. Бас энэ айгүй чухал одоо маркетинг юм байгаа шүү дээ. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн та бүхэн 99-20-50 гэсэн дугаараас аваарай. 99-20-50 бүх сүлжээ дэлгүүр, хүнсний дэлгүүр, супермаркет, хөдөө орон нутгуудаар худалдаалж байгаа. Өөрөөр Монгол орныг бүрхэн сүлжин аяхадталагдж байгаа шүү. Шамби энжа Монгол дээр та эдийн рекламцсан юмнуудыг бүгдийг авч хэрэгэлсэн гинэ. Мондаг. За одоо V25 жүүсээ авч яваарай. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 12 төрлийн витаминтэй V25 жүүс хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань сэдв эмэгтэйчүүдийн топ сэдв хайр дурлалоо. За өөр бас сэдвүүд байвал оруулж ирээрэй манайхаа. За нэр гоо сайхан байж болох юм байна тий. Одоо топ сэдвүүд гэв. За хайр дурлал юм байна. За тэгээ таргалалт. Яаж сурахгүй гэж. Одоо хараа наадах ч юм бол харин эмэгтэйчүүдээс одоо 90 эмэг болсон байлээ. Тэ манай найзууд ингээл ирчүүдээрээ суухад л хоёр нь арай жоохон биднээс жин ихтэй байхгүй. Тэгэхэд л зүгээр таргалтын тухай зөндөө удаа ярьж байгаа юм чинь. Яг үнэ. Тий. Тэгэл би тэгж турж яана л гэн их нэрийг дагаад тэгсэн л гэн ядахнаа л турмаар байна гэдэг байгаа байхгүй. Одоо бол тэр эрэгтэй эмэгтэйгийн хүүсээс одоодоос бодож явахгүй харин тийм байна. За манай найруулагч санд асуулга оруулсан. Хизээ эмэгтэйчүүд хайр дурлалын сэдвээс холддог юм болоо. Аад нь итгэхгүй яцс гинэ. Бэд нь хайртайгаа уулзрахаараа холдох байхаа гэж байна. Бэд нь ерөн салахгүй байх уу. Гэд нь 60 хүрээд салдаг юм болов уу да гинэ. За санд асуулганд итгэвтэй оролцоорой манайхаа. За яах вэ? Төсөөлийн төр зүрийн дурлал амьдралд байх л хэрэгтэй гинэ. Зүрхэнд өвчлөө суудгүй штэ л гэж юм заяа. Энэ дандаа бада хүүхнүүд байгаа. Зүрхчд ямар юмных нь өрчлөөсэй дах уу даа нэг цул хүрэн болчихл байгаа. Хүн гэхдээ дурлахтаа тархиараа биш зүрхээрээ дурлалдаг штэ мөх та. Түүхчлаараа дурлал тархинд явагддаг. Зүрхүүл зүгээр л цус шахдаг нэг юм болчих. Үгүй. Би тунраа агшдаг бүтэн 2 жил яг энэ талаар чинь. Тоногч хоёрыг дагуулад яг ингэ нэг юу руу оруулах юмсан. Хаан ч хэлнэ хинт ч. Хүний нэг. За уучлаарай. Одоо ингэ энэ дурлалын хаана байна гэж. Тархиараа дурлал гэдэг чинь те ингэ тооцоолоод эхэлдэг байхгүй. Тооцоолоод дурлал бол тархиараа дурлж байгаа байхгүй. За би одоо энэ хүнтэй суул ашигтай ашиггүй энэ машинтай байртай юу гэж явал энэ бол тархиараа дурлж байгаа. Ухаангүй юу ч бодохгүйгээр дурлж байгаа бол зүрх сэтгэлээсээ дурлж байгаа шүү мөн та. Би өчнөө хаана нэг юм. Гэт цусал шахаад л шүү дээ өөрөө ч яахгүй.
Тэр чинь чи яг Антон залаас нь яриад ах юм. Яг тэр зүрхний чинь энд ингээд зүрхэн хүрт гэж юм байгаа мөн хата. Ай хөхний дондоо. За Улаанбаатар хотод 17 цаг 30 минут асаа яг энэ цаг мөчүүд манай шоу эфирийн утас 77 38 80 утас маань зөвхөн ирчүүдтэй зориулагдаа. Нийглээ за ихний сонсогч 9917 дугаартай сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. За. Би ч одоо багасаа 3 ихтэй гаанд өссөн. За. Одоо эцнэстэйгээ 2 охинтойгоо бас 3 хүүхэдтэй амьд. За. Тэгээ одоо наа хайр дурлал гэж бас яг манай их заяад байгаа. яагаад өөрөөсөө хайр дурлал кино үзэн. Би одоо сүүлдээ өөрөө одоо хайр дурлал кино манд лифт авсан шүү дээ. Уусцсан юм уу те? За хайр дурлалтай кино үздэг байж. Хайр дурлалын тухай дуунууд сонсож гин үү? Хүүхэд ямар сонголтгүй хайр дурлалын кино, хайр дурлалын дуу сонсч байсан. Тултаагаараа ихнэр хүүхдтэй болоод яг л нөгөө байдгаараа л. Томоохон 16 талаас яг л чихэл дор амьддаг хүн байна. хайр дурлал мөрөөддөг бас нь болцсон одоо тэгэл одоо ерөөсө мөнхийн л одоо тийм хайр дурлалтай кинонуудыг сав салаа сериалуудыг бүгдийг үзэж байна. Тэгээ одоо сүүлдээ ширэн цараг өөр надад таалагдаад байна шүү. Таалагдаад байна. За ямаа таалагдаад байв шүү дээ яах вэ? Таалагдахгүй бол бас хэцүү тий. Одоо сүүлдээ таалагдсан одоо өөрөө бараг нөгөө тэтгэл кино гарч тэ нөгөө хин яатаа гэдэг ингээд одоо. Ааха. За баярлалаа. За холбогцсонд баярлалаа. Мөгийн чи одоо чавд тороолоод барьж ийдсэн. Мөгийн чи арай худуу хайр дурлалын сэдв гоё штэ л чи заяа. Нэг хайр дурлалтай кино үзээд тэгээ бүр ойгоцсон юм аа. Гүг нэг хоёр нөхрийг л суулгахгүйгээр нэг ядуу баяа хоёр л дөгөөх. Тэгээд ингээд зовоогод ахын. Үүл тамаа идэж тэгээд судраад тэгээд тэр тосхон ядчихад нэг голын хоёр захад байх. Тэгээд дунд амар тийм уйлсан гол байх. Тэгсэн чи нэг рүүгээ гүүхээ. Тэгж гал гүг хүн байна да ухаантай байж болсон да те. Нөгөө зүрхээрээ дурлсан л ус юм байл л дээ. Нөгөө юу уйлж байгаа голдуу чинь хоёр өвсөж ороод живэд өгдөг. Энэ чинь одоо яг нэг машин зам одоо тий тэр голын оронд машин зам байе гэж бодъё тий. Тэгээд улаан гэрлэр л оюулаа гачгүйгээд дайруулчих гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тий чинь одоо ухаантай хүн бол дарах юм. харин ахаа дурсан хүн бүр сохордоо штэ ахаа. Сохорлоо гэж би бас арай ч удаан гэрлэр гарчихгүй. Би удаан гэрлэр гараад дайруулж. Ромео Жулието хоёр хэрвээ үхээгүй байсан бол эмгэн өвгөн хоёр боллоо амьдрсан бол гэж та нар бодож үзсэн үү? Бодолцоод тэр хоёр чинь. Тэгэхээр тэр үгсэндээ л тэр хайр дурлал агуу байгаа байхгүй яхаа. За. Энэ бол жинхэнэ хайр дурлал. Чи дэ өвчгүйсэн. За дараагийн сонсогч 80 чиглэлтэй дугаартай сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. За орой минь. За эмэгтэйчүүд ер нь хайр дурлалаас яагаад залхдаг юм бол? Мэдгүй залхахгүй байгаа. Ер нь ингээд хараад байгаад ингээд бас нэг юу гэдэг юм л судалгаа байдаг юм л л дээ нөгөө нэг. За. Охтуудын нөгөө нэг анхны хайр нь аауд нь байдаг гэдэг. За. Тэгээд одоо манай охин бол ерөөс яг тийм байхгүй. Би ч одоо айгүй хүчрхийлэлтэй амьдэрдэг шүү дээ. За. Одоо эхнэрээ ууган дэврээ бол унтчмаар байдаг. Охин ерөөсөө байнга харамлаад. Хүчрхийлэлтэй. Охтууд бол ерөөсөө тийм л байдаг юм лээ. Тэгэхээр ерөөсөө бүр хар байгаас одоо тэгэл манай охин гэж одоо тэгвэл 3 настай. Тэгээд 3 насаа одоо тэгэл эхнэр гэхэд ч одоо нөгөө хайр дурлал ярьсаар л байгаа. Ярьсаар л байгаа гэдэг. Тэр киногоо үзээр л байгаа шүү дээ. Таны хувьд хайр дурлал. Таны хувьд одоо хайр дурлалын тухай кино үзэх, дуу сонсох уйдахтаас нэг дүү эсвэл зүгээр үү? Би ч ер нь нэг боёуг талтай хүн шүү дээ. Боёуг кино үзэнэ. Баяжатантай юу? Тэр дэш тий зугаатай. Байлтаа тэгээд нөгөө манай баатар уухгүй ингээл яваад чинь гоё ихгүй юу. Тэр ч гоё тий. Утгачтай тий. Тэгээд ингээд хараад байхад ингээд за яг ингээд насны хязгаар бол байхгүй байгаа шиг юм аа. Би ч одоо бол 40-тэй гэдэг чинь ер нь ингээд нэг 50 гарсан
Тэгээд нэг ах ихчнэр эмээ өвөнөр одоо 60 гарсан эмээ өвөнөр нөгөөхөө л үзэл яриа суучлаа. За энэ нөхдүүд зүгээр л хүүхдлээ хайр дурлал сонирхох юм байна. Ер нь харин тийм л юм байлаа. Тэгэхээр миний хувьд бол тэр эмэгтэйчүүд бол тэр хайр дурлал тэр нас яригдахгүй байна. Тийштэй өстой яг үнэ хэлээ. Өстой үнэ. За баярлалаа. За холбогдсонд баярлалаа. За. Миний сонсдог дуу гэсэн чинь тэр юуны ганхуугийн хамтлагч Шара Айргийн нөгөө нэг би саяхан ээжээсээ хөтөлж яваа гэдэг. Аюу гоё дуу. Гэр гэдэг олон ангид киноны дуу. За тэр дуу байна лээ. Миний мав гэдэг киноны дуу байхгүй юу? Ямар ч хайр дурлал байхгүй. Тий нэг тиймэрхүү дуунууд л байна лээ. Надад Nissan дуунууд байгаа шүү дээ. Тий Nissan-с ямар ч хайр дурлал биш дээ. Nissan табуга апмаар. Хамгийн үзүүлэлт кинонуудын номер 1-т ноутбук гэдэг нөгөө кино. Ихнэр нь ай санамж аалсан. Нөхөр нь ингээл те үнхий гоё те төгсгөл мөсгөл нь өртөлцтэй гоё те. Гоё. Надад баяждаг кино гоё. Амар мөнгө олоод хамгийн сүүлд эргэж үтсэн Green Book-ыг үтсэн ямар ч хайрлуулахгүй юм байлээ. Тэ гоёч гэж супер хийсэн. Гоё кино. За ингэж ин мөнхийн сэдв хайр гэсэн чинь доор нь турах уулаас мөнхийн сэдв шүү. Турахчтай хаасаа хүүсгүй болчлоо тий. 90 боллоо. Улаанбаатар хотод 17 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн маань бас нэгэн хамтран айлгачаар үсээ хайрал халгаа брэнд хамтран айлгаж байгаа. За тэгээ манай доктор Унагийн халгаа брэнд өнөөдрөөс эхлээд бас ном сонсцоо нэвтрүүлэг дээр маань орж ирсэн. Тэгээ халгаа брэндийнхэнда баярлаа. Тэгээд энэ халгаа брэнд гэх нэг халгааны эсрэг шампунь хийчих гээд байна. Халгааны эсрэг шампунь хагны эсрэг шампунь шүү. Халгааны эсрэг гэдэг ваах явж гисэн. За юу байгаа штэ. Ер нь бол нөгөө нэг уналтаа болон хит хураашаа чагарч өгсөн тэжээлөх зорилгоор хэрэглэн. За тэгээд хужиртай шампуны нь бол одоо тослог үсэнд хэрэглэн. За хагны эсрэг бас халгаа шампунь байгаа. Мөнгөжүүлсэн халгаа шампунаар бол тийм ээ. Одоо будагтай болон хиймтэй ер нь өвчлсөн үсэндээ хэрэглэх нь. За нана усруулах шампунь хүртэл байгаа штэ. Ийм олон төрлийн шампуныг бүхэл бүтэн одоо 32 жилийн турш тийм ээ сайжруулсаар өнөөдрийн бидэнд энэ одоо ийм олон төрлийн халгаа шампунь иржээ. За үсэндээ хим хийлгдэг бол энэ мөнгөжүүлсэн гэдэг шампуноор нугаагаарай. Тэгээ үсэндээ хим хийлгдэг, үсээ боддог бол. Тий боддог. Тэгээ бүр лак төрхдөг тийм ээ. Гэл төрхдөг байсан ч гэсэн ер нь энэ нэг мөнгөжүүлснээр нугаавал зүгээр юм байна. Хордлого тайлах гэж шүү тий. Яг үнэ. За тэгээ та өөр тохирох одоо өөрийнхөө үсэн тохирох те таны үс унаад байна уу? Эсвэл одоо таны үс хагтаад байна уу? Эсвэл тослогдоод байна уу? Эсвэл та одоо байнгас үсний будаг болон хийм юм хоруу чанартай зүйлүүд хэрэгэлдэг бол өөр тохирох шампунаа сонгоод аваарай халгаа брэндээсээ. За хашихаа усныхын дугаарыг хэлж өгөөрэй. За халгаа салон 1-р салоных нь утас нь 80 тэг 2 43 73 гэсэн утас байна. 80 тэг 2 43 73. За энэ нь болохоор 24-р сургуулийн тийм дээ нэгэндээ алгаа. Танаа гэрийн тийм гэсэн үг яхаа. 24-р сургуулийн урд талд байрлалтай. За 2-р салбар нь болохоор энэ хаан уул дүрэг. Бүгийн цомын авна гэсэн тий. Тий. За 89 43 73. Тэгээд энэ чинь салон дээр нь очих юм бол одоо тийм ээ энэ гүн цэвэрлэгээ тийм ээ яаш их хүмих үгэл юу заавчлаа өгнө гэсэн шүү дээ. За хүмүүс гэрлээгийн зөвшөөрөл гэдэг нь эрэгтэй хүмүүс хүртэл тэгж үтсэн байна уу гадаа. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран айлгачаар үсээ хайрал халгаа брэнд хамтран айлгаж байна. Өнөөдөр манай Яна хүүхнүүдийн нэвтрүүлгийн маань сэдв эмэгтэйчүүдийн топ сэдв хайр дурлал гэдэг сэдвээр ярилцаж байна. За бас хувцас загвар гинэ. Эмэгтэйчүүдийн топ сэдв. Хувцас загвар тийм. Тий би өмсөх юм бэ гээл байгаа тийм. Шкаф дээр хувцастай байж ижил би өмсөх юм байл гэдэг. Наад чи өстө топ сэдв шүү дээ. Тийм ба тийм өстө топ сэдв. Тэгээд таргалт байна. Тий хувцалт байна. За тэгээд арс гэлтэй. Тэгээд одоо нэг юм зөвлөгөө байна эрүүл мэндийн. Тий би энтэй гом их зөвлөх юм даа. Мэдгүй ч юм алгачих байсан. За дараагийн сонсогч 99-50 дугаартай сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. За орой мэд. За хайр дурлалын сэдв танд уйдахтай санагддгүй. Одоо тэгээд шалаглалтай та тэгээд заримдаа уйдахтай заримдаа гинт санагдал. Ваас энэ хурж бас гинт хайр дурлал санд байна. Наа унчин нөгөө
эхнэр мэхнэр сануулсан л та. Эхнэр мэхнэрээ сануулнаа. Эхнэр мэхнэр сануулнаа хайр майр чинь. Ажил гэргээд ингээд явж идэх юу байдаг. Заримдаа ингээд гинт эхлэн унд бас нэг хайр майр ярмааргүй үе байж штэ. Яг ч ингээд ярих гад ирэнгүү чи одоо амжилгаа ажил амьдралаа бодолтой байна. Тэгээ хэлчихэж арай чаддаг юм аа. За суурлал болчихлоо гэж. Ама суурч. Яа гоорлох гэдэг штэ хайр майр инээтрээ мэрхаар. Тэгэхээр би бас та өөрөө хайр юм баахан юм ярьж тэгээ дараа нь хайр ярихаар чи би нөгөө баахан юм төлөвлөд маань чи бодоо явж байгаа чи гинт хайр орж ирэхээр чи юу хайр вэ гэж. Кино бизнес нөгөө нэг 300-ийн кино дээр энэ хайр дурлал гарддаг юм байна те. Гэхдээ миний юунд кино дандаа ямар ч хайр дурлал гарахгүй. Ямар сони кино болгон дээр л нэг баатар дурлцсан л явж идэв. Дурлцсан тууж явдаг. Хашаах мөгийн хоёрыг ийм хүлдүү төмс гэж мэдээгүй штэ гинэ. За дурлагч нь бас их ашигтай байд юм байл л штэ. Оюутан байхдаа нэг дурлаад айгүй жин хаасч үлээ. Хоолч хоолоо орд авахгүй бодоостой. Би бол их нэртэл нэг дурлал тэрнээс хойш орлохгүй. За яста попс. За яста попс. Тийм учраас би хайр дурлалмаар сонирхгүй. За попс. Тэгээд би хоёрыг нөгөө талаас нь жоохон өрөвддөг штэ. Хашаах бол бүр даа ялангаараа хар нялхаараа хүнтэй суудсан нэгээд иш чаасаа. Тэгээ бүр хайр дурлал ярих харин ч бидний ирсэн чи айгүй гоё баялаг. Би том юм ярьж болно шүү дээ ч одоо. Одоо ингээл тэр грин бук дээр жарсны үзэл гэж юм байна. Дэлхийн түүх байна ч тийм. Дэлхийн дулаан хисапын том сэдвүүд байна чинь. Гээл хүнтэй сууцаа энэ бол хайр дурлал яриа. хүлэмжийн хийм яриад байгаа. Бүр болохгүй гоо ип маань байна шүү дээ. Нөт шүү дээ. Ип маань гоё скупу. За дараагийн сонсогчтой холбогдлоо. Энжел радио. Аарамин. За танай эхнэрийн топ сэдв юу ярьж байна? Топ сэдв ээ. Тэгээд одоо opening-д нэг гоё ингээд гэрүүлийн хүрээнд гоё ингээд яриад харин дурсамжтай юм ярьж ирсэн шүү дээ тийм ээ. За. Тэгэнгүүт ярьжсэн нэг гэнт өнгөрсөн боловсон юм яриад одоо ороо. За тийм шүү. Тэр бигишо. Яг удаа. Наадах шиг үүдэн шүү те. Айгаа. Тэгээд хот нөгөө өөр сэдврүү явж ороод хайтаад тийм шүү. тэгээд би байхгүй одоо энэ нь одоо зүгээр яг хоёул тийм дараалтаа ярьдгийг гэж яриад авах гэж байгаа. Тэгээд дахиад ч нэмэргүй яваанда нэг мэт чи дахиад өгөх нэг үтгцээ яж гэнэ. Тэгээд анхны энэ одоо хард биш л те. Зүгээр ингээд хамч юмас хар өөр юм өөр юм яриад ингэ явж байгаа юм. Нөгөө гоё ингээд гоё те. Ярианда үсэн анхны дурлалшаа бас гоё байж болно шүү дээ тийм ээ. Бас анхны дурлал. Бас анхны дурлал. Одоо ихнэртэйгээ танилцчаад нөгөө нэг уулзаад хүргэж өгчөөд дараа нь байрыг орчин олдгоо. За. Тэгээд тэр 9 давхар нэгдүгээр ороод самгаар хайсан 9 давхарыг бүгдийг самарсан шүү. Та одоо хайр дурлалтай дуу сонсдгоо. Банк. Аа яа. Яа энэ давхар нэрээ. Ордон магистр гэдэг шиг юм байна шүү дээ. За. Хаач өөрөө бол хайр дурлал дуртай нөхөр өнөө. Тийм байт. Тийм. За. Энэ хүн тайхнаа сэргэх хэрэгтэй шүү дээ. За баярлаа. За холбогдсонд баярлаа. Гэрлээ надад нэг хүн тэгж ярьж ирсэн. Эмэгтэй хүн бол тэр болгон гэдэг нэг хүн дурлаад суучдаг тийм тохиолдол бол маш авроо. Ихэвчлэн ирчүүд нь дурлаад өгчих гээд ингээд суучдаг. Эмэгтэй хүн нь болохоор яг дасаад тэгээд гэрэлждэг гинэ. Тий. Өөрөө ингээд дурлаад суусан эмэгтэй бол ер нь их ховор гэж шүү. Тий, би санал нэг байна хаа. Нэр шүү. Тий. Гэхдээ та нарын үед би ингэж боддоо шүү. Яг үнэхээр нэг хүнд үнэхээр чин сэтгэлээсээ дурладаг бүр ингээд өхөө хөлтлээ. Тэгээд тэр одоо ямар нэгэн байдлаар
талаар одоо салж хагцлаа гэхэд тэр хүнээ ерөөсөө мартаж Тийм гэсэн. чаддаггүй. Эрэгтэй хүн тийм Эрэгтэй хүн гэсэн. бол танаас үнэнч дуртай. Тийм үнэнч хүмүүс. Тийм. Би тэр чинь бол хүлэн зөвшөөрнө. Кино болгонд дурлаад дуу болгонд дурлаж байгаа юм чи. Тийм замбраагүй. Гэхдээ нэрээ эрэгтэй хүн тэгэл яачдаг. За яагаад бид нар тэгэл нэг хөнгөн кино дуу гонд л явж штэ манайхаа. Яа. Бас дурлаад юм тий. Аха та нөөний сонсодоо сонсдог Аа, тий. гэсэлтэй. Эмийн сан руу алхсан чинь тэр чинь хайр дурлалтай холбоотой босуу гинэ. Яг цаад утгаараас нэг байгаа хайр дурлалтай байгаа тий. Тэр чинь зүгээр эротик л та хайр дурлал биш. Тэр чинь эротик байхгүй. Хайр дурлал биш. Тий тэгдэг штэ. Хайртай дуртай гэд дими донгосноо маргааш нь бодоод димээ төрлөө гэдэг. Яг дууны хөвгөд гэж гардаг штэ. Гоё шүү дээ. Хайртай дуртай мартахгүй гэл дими ярьснаа маргааш нь бодоод инээ төрлөө юу. Яа за вау гэрлээ чи шүү ноутбукийг хит ч үзээд удахгүй үзэх болгондоо нус төлөөс болдсон шүү дээ гинэ. Яа өстой гоё. Гэрлэхээс өмнө тийм кино бас үзчихсэн авч штэ ингээл нэг тийм гоё хайр майр. Нэрээ мэдгүй гэрлэл надад ямар ч утгагүй салхууд санагддаг болсон шүү. Хүүхдлээ дурлнаа яадын л гэж энэ. Би нэг Казахстаны нэг кино үзсэн юм аа. Киргизийнх ч үлээ нэг амар тэр нэг бас суулгахгүй молохгүй гэж яагаад. Тэгж яа тэр нөгөө нэг суулгах гэжсэн залууг нь барьж яваалчдаг. Йоо тэр бид үзэхэд дандаа нэг тийм Хашаах бүр ингэдэг бүр ийм экстрим хайр дурлалтай кино үзэх. Даа үертэй гол руу айлгч. За манай саунд асуудлын хариу гарсан байна. За хизээ эмэгтэйчүүд хайр дурлалын сэдвээс холддгийн болоо. Аад нь мэдхгүй эцэс гэдэг дээр 20% буюу 49 хүн. Хайртайгаа учрахаараа л холдох байхаа гэдэг дээр 13% буюу 31 хүн. Ер нь салахгүй байхаа гэдэг дээр 57% буюу 139 хүн. Би энэ дээр нэмэгдээд 140 боллоо. 60 хүрээд салдаг юм болоо да гэдэг дээр 10% буюу 23 хүн саналаа өгчээ. Үнэхээр хайр дурлал бол яалтчгүй бүсгүүчүүд бидний хувьд топ сэдв. Мөнөөсөө мөн билээ. За энэ үрээд өнөөдрийн манай Яна хүүхнүүдийн нэвтрүүлгийн маань 2021 оны 14 сарын 8-ны даваа гарагийн дугаар үгээр өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Үсээ хайрал халгаа брэнд 12 төрлийн витаминтай V25 жуус хамтран ажиллаа. Яна хүүхнүүдийн нэвтрүүлэгтээ Үсээ хайрал халгаа брэнд хамтран ажиллаа. Утас 82 43 73 89 89 43 73. Яна хүүхнүүдээ нэвтрүүлэгтээ чихрийн орц баг V25 жуус хамтран ажиллаа. Эфир Яна хүүхнүүдээ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ хаш мөги Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3